За Валар Маргурис бүгдэнд нь орой минь төргий. За тэгээд би ажил ихтэй ангиудаа ерөөсөй бичиж амжихгүй яваад байдаг. За тэгээд одоо 7 хоногийн дараа season 3 маань эхлэх гээд байдаг. Дөнгөж 5 дугаар анги дээрээ явж байдаг гэдэг иймэрхүү асуудлууд байна. Гэхдээ ямар тач амжуулах гад үзээ. Гэхдээ бараг л амжихгүй юм шиг байна. Хэдүүлээ season 3-ын дараа эргээд бас ярилцах юм шиг байна гэж бодож байна. За тэгээд шууд 6 дугаар анги руугаа орцгоё. За 6 дугаар анги болохоор өмнөх 5 дугаар ангиас хойш 10 жилийн дараах үйл явдлыг бол харуулж байгаа гэсэн. Тэгэхээр цаг хугацаа 10 жилээр өсөрцөн байгаа гэж бол ер нь ойлгож болно. За тэгээд ерөнхийдөө жүжигчдийн хувьд бол 4 жүжигчин маань бол өөрчлөлт хийсэн байгаа. За Ренере Таргариен дээр бол Ренере Таргариен маань гол дүрийн Ренере Таргариены залуу дүр дээр бол Мили Алкок гэдэг одоо жүжигчин байсан бол одоогийн одоо хөгшин гэж ярьчээ те. Одоогийн 30 орчим насны дүр дээр бол Эме Дарси гэдэг жүжигчин болсон байгаа. Алесентийн дүр бас өөрчлөгдсөн. Алесентийн залуу дүр дээр Эмили Кари гэдэг жүжигчин байсан бол одоогийн дүр дээр нь Ливи Кок гэдэг бас мундаг жүжигчин бол орж ирсэн. За Ренерагийн нөхөр Лайнер Валероны дүрд бол залуу дүрийн бол Тио Нет гэдэг жүжигчин байжсэн бол одоо өөрчлөгдөд Нана Блондел гэдэг жүжигчин болсон байна. За тэгээд түүний эмэгтэй дүү Лайнер Валерион байгаа. Тэр түүний хуучин залуу дүрийн бол Нова Фолс тэндээ баг 3 дүр өөрчлөгдөж байгаа. Бүр хүүхэд насны дүр байсан. Тэгээд өсвөр насны дүр, тэгээ хөгшин насныхын дүр нь бол ингээд тус 3 өөр дүр бол гарч ирж байгаа. За хамгийн сүүлийнх нь хөгшин насны одоо тэгээ 30 орчим насных нь дүр дээр бол Нана Блондел гэдэг жүжигчин бол ингээд бол яасан байна. Тоглосон байна. За ингээд 10 жилийн дараах үйл явдал эхэлж байгаа. За тэгээд юу болсон бэ гэхээр энэ хугацаанд Ренере маань бол одоо 3 хүүхэдтэй болсон. Тэгээ яг киноны эхний сцен дээр бол Ренере төрж байгаагаар эхэлж байгаа шүү дээ. За тэгээд энэ бол 3 дахь хүүхэд нь бол төрж байгаа гэсэн үг. Тэгээд нийтдээ 3 хүүтэй болсон байгаа. За Алесентийн хувьд бол бас 3 хүүхэдтэй, 2 хүү, 1 охинтой байгаа. Тэгээ 3 хүүхдээр нь болсон байгаа гэсэн. За тэгээд Ренерегийн хүүхдүүдийн тухайд бодох юм бол Жахарис, Люцерис, Жофри гэдэг ийм 3 нэртэй байгаа. За овг нь эндээс Валеронаар явж байгаа шүү дээ. Тэгээ хаан ширэн суус үедээ Таргариен гэдэг овгийг авна гэдэг ийм тохиролцоо өмнөх анги дээр бол хийсэн. За Алесент болохоор 2 дугаар Эгон байгаа. За тэгээ Хелиния гэдэг түүний нэг охин байгаа. Тэгээ Эмон Таргариен гэдэг. За ингээд энэ 3 хүүхэдтэй болсон байгаа. Энэ бол одоо манай Ренере бол төрж байгаагаар бол эхэлж байна. Тэгээд бас нэг болоо Дэм болохоор бас 2 охинтой болсон байгаа. Дэм болохоор Лената гэр бүл болсон. За тэгээд Лената гэр бүл болоо түүнээс 2 охинтой болсон. Түүний нь болохоор Белла Таргариен, Рени Таргариен гэдэг 2 охинтой болсон. За ингээд тал ерөнхийдөө 10 жилийн хугацаанд ямархуу зүйлүүд өндөг зүйлүүд ингээ өөрчлөгдөд бүгдээрээ хувьдаа бол нөр хүүхэдтэй гэр бүлтэй болцоосон. За тэгээд Алесентийн том хүү бол одоо нэг өсвөр насны хүү бол бараг шахав болж байгаа. Тэнд дундаас хамгийн том нь байгаа гэсэн үг. За тэгсэн чинь киноны эхний үйл явдал дээр юу болж байна гэхлээр Алесент бол ер нь хатан болсон гэсэн. Тэгэхээр Алесентийн байр суурь бол нэлээд бэхжсэн байгаа. Нөхцөл байдал бол ийм бэхжсэн байгаа. Учир нь одоо Висерис хаан бол Висерис хааны бие бол маш их муудсан. Тэгээд тэм учраас Алесентийг ер нь одоо улс төрийн ажилд маш их оролцуулдаг байсан. Тэгэхээр илүү Ренерегаас илүү их мэдлэлтэй бол байгаа гэсэн үг. Тэгээд Ренерэг төрөх үед Алесент одоо хүүхдийн бол авчир гэж одоо тушаасан. Тэгээ үүний дагуу хүүхдийг авчирч үзүүлэх ёстой тий тушаалын дагуу. Тэгэнгүүт Ренере жаагаад би өөрөө очино гэж байгаа. Тэгээд нэг талдаа бол яг мэдээж юм чи айж байгаа. Нэгдүгээр хамгийн томилтон бол мэдээж айц байгаа. Хүүхдийн яач бол гэдэг айц байгаа. За яагаад юм айц үүсэн гэхээр хэдүүлээ ер нь 5 дугаар анги дээр дайсагналцсан. Ингээд эхний 5 хүртэлхийн 5 анги бол ерөөсөө эдгээр яагаад дайсагналцах болсон юм бэ гэдэг тэр юм суурийг тавьж өгсөн 5 анги байсан бол одоо 6 дугаар анги дээр бол тэр дайсагналцал аль хэдийн суурин тавигдсан эхэлсэн байна гэсэн. Тийм учраас би биенээс айж байгаа хүсээгүй байсан ч гэсэн би биенийхээ хүүхдийг хороочих гэхээс айж байгаа учраас улс төрийн тоглоом бол эхэлсэн байгаа гэсэн. За тэгээ Ренере өөрөө босоод хүүхдээ бол аваачч бол үзүүлж байгаагаар ингэ явж байна. За тэгээ түүний хажууд байгаа бол мэдээж түүний нөхөр Лайнер Валерион бол мэдээж байна. За Лайнер Валерион бол
түндэл мэдээж чадхад тусалж байгаа. Гэхдээ мань хүн бол ер нь жоохон юм хөнгөн талтай хүн бол тэгээд мэдээж дээрээс нь мань хүн бол бас ижил хүснэнтэйгээ явуулдагч тийм ээ. Тэгээд ингээд ерөнхийдөө тэр хоёр тусдаа. За тэгээд нэгдүгээр хоёрдугаар шалтгаан юу гэхээр Алисент Ренерагийн хүүхдийн өсийг бол шалгаж байна тийм. Учир нь тэр бол Лайнер Валераны хүүхүүд бол биш болж таарж байна. Ягаад гэхээр хар үстэй. За ингээд Ренера дээр нэг том асуудал үүсэж байгаа юу вэ гэхээр яг хоо нөхөртөөгөө тохирлон төрсөн чи өөрхөн замаар би өөрхөн замаар гэж тохирлон төрсөн. Тэр хоёр мэдээж хүүхдээ болох гэж маш одоо оролцсон. Гэхдээ болж чадаагүй. За ингээд Ренера бол мэдээж төрсөн. Ренера бас өөрөө гэсэн бас харилцаатай хүнтэй болсон. Тэгээд тэр бол одоо Harving Strong байгаа тийм. Түүний одоо Harving Strong бол хотын алтан нөмөрхтөн буюу одоо хотын харуул болсон. Тэгээд одоо Ренерагийн хамгаалагч болсон тийм. За тэгэн гутаа юу болж байгаа гэхээр Harving Strong-тай бол одоо ингээд тэр нэгтгсэн гэсэн. За ингээд энэ хоёрын дундаас 3 дахь хүүхэд нь одоо ингээд төрж байна. За тэгээ Алисанд хараад бас л хар үстэй гэдэг. Тэгэн гутаа лайн дээр очиж хэлж байгаа штэ. За чи тэгээ битээ бууж байгаараа дахиад чамтай адилхан хүүхэд гарах болтугай гэдэг ингээд хошигнож байгаа хэсэг байгаа. За энэ яг хойчны хошигнолч юм шиг боловч яг ухтаа бол ер нь бол одоо Ренера бутаж хүүхэд төрүүлж байна гэдэг юм одоо том асуудал бол үүсэж байна гэсэн. Энэ асуудал ингээ үүсэж байгаа. Лайнер бол нөгөө бол нэг тоохгүй л гамшиг. Тэгснэ хамгийн бага хүүхдээ Жоффри гэдэг нэрийг өгч байгаа. Тэгээ Жоффри гэж юм бэ гэхээр өмнөх 5 дугаар анги дээр 20 дээр нь зодуулаад Кристен Кол зодуулаад нас орчдөг залуу байгаа шүү дээ. Түүний одоо хайр сэтгэлтэй хүн байсан гэсэн. Тэгээ Жоффрийн нэрийг ингээ Жоффри гэдэг нэрийг өгөөд тийм байна. За тэгээд ерөнхийдөө хэдүүлээ хааныг бол харж болж байна. Хааны бол бие муудны гар нь ерөнхийдөө тасраад унсан байгаа. Тэгээд хааны бие бол маш өдрөгт муудж байна. За тэгвэл нэг юм бол эндээс хэдүүлээ харж болно. Хааны эмч нь өөрчлөгдсөн байгаа тийм. Мистер өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр магадгүй мистер нас урсан уу хөөгдсөн үү мэдэхгүй тийм. Ямар тач мистер нь өөрчлөгдсөн. Тийм болохоор мистерс болж хаан ингэж удаан насалж байж магадгүй. Яг өмнөх анги дээр бол хааныг тун утахгүй өхнэ гэж хэлжсэн шүү дээ тийм. Харин энэ удаад бол хаан өхөөгүй байхыг бодвол яаж байгаа гэхээр нөгөө мистер солигдсноос болоод оронд нь өөр сайн мистер гарч ирсэн. Тэгээд тэр магадгүй түүнийг одоо өнөөдөр хүртэл амьд байгаа шалтгаан наваа гэж бол тооцоолж байна. Тэгээд өмнөх мистер тэгэхээр хааныг бол хорлоод авах магадлал маш өндөр байсан. Хэдүүл бас тийм таамаг төлөөдсөн. Тэгээд тэр бол бараг л үнэн байх гэж бол ер нь бол бодож байна. Тэгээд тийм байна. Хааны хувьд бол юм байна. За тэгээд Кристен Кол амьд байгаа. За Кристен Кол яагаад амьд байгаа вэ гэхээр мэдээж өмнөх анги дээрээс л Алисент бол мэдээж Кристен Колыг бол аварсан байж таараа. Тэгээд Алисент тийм бол одоо хувийн туслах харуул болсон байна. За тэгээд бас нэг яг одоо нэг талдаа нэг юм дээ. Ренерагийн одоо яг энэ твийн одоо хамгийн сул тал гэх юм уу? Энэ твд үүсдэг одоо хамгийн тул болохоор эмэгтэй хүний эрх мэдлийн асуудал байдаг шүү дээ. Тэгээ эмэгтэй хүний эрх мэдлийн асуудал. Тэгээд энэ дээр болохоор Ренера ингээ хүүхдээ ингээ твэрсэн те. Тэгээд ингээ доороос нь одоо цус гоожоо тэгээд ингээ цусан зам ингээ татуулаад ингээ явж байгаа. Энэ дүрслэл байгаа байхгүй. Алисент өөрөөрөө орж байгаа. Тэгээд Кристен Кол ингээ тэрийг харж байгаа те. Доромжилж байгаа ч юм уу. За энэ бол мэдээж яг ер нь бол ингээ ирээдүйд болох энэ киноны ингээ зөвнөл маягийн сцен байгаа байхгүй те. Учир нь Ренерагийн одоо яг энэ хүүхдүүд төрж байгаа. Тэгээд Harving Strong одоо бутаж хүүхдүүд төрж байгаа тийм. Лайнсын хүүхдүүд биш одоо бутаж хүүхдүүд төрж байгаа нь ер нь бол тий одоо энэ их том дайн энэ цусан замналыг бий болгохыг энэ гэр бүлийн мөхөл эрхийн одоо хамгийн том аюул зөвлөсөн юм да гэж харагдахаар байсан. За ингээд үүний дараа Ренера өрөөндөө орж ирэхэд одоо Harving Strong байгаа. Тэгээд лайн бол амиг хөөрхөн тавьж за би гараа явж байгаа. Тэгээд үүний дараа болохоор одоо Harving Strong гал хүүхдэд тэмэрч байна. Өөрийнх нь хүүхд байгаа. Тэгээд тэр бол маш сайн аав. Тэгээд хүүхдүүдэд одоо асарч хүүхдүүдэд хайрлаж байгаа тийм сценыг бол хэдүүлээ харж болно. За үүний дараа Жахеристэй том хүн өндөг хоёр ах トゥ хоёрыг өндөг гаргаж ирж байгаа. Тэр өндөг ямар учиртай вэ гэхээр Таргарианы хүүхэд төрөх үед одоо шинэ хүүхд төрөх үед хажууд нь шинэ лууны өндөг тавьдаг тийм ээ. Тэгээд шинэ лууны өндөг тавьдаг. Тэгээд өндөг тавих үед тухайн лууны өндөг бол хагараа тэг хүүхдтэй хамт өсөж том болдог. Тэр хоёр ингээ холбоотой болдог. Ер нь бол тийм зүйл бол байгаа. За тэгээ үүний дараа дүрс хэлжээд одоо үеэлд гэсэн үг Алисент
Ренера хоёрын хүүхдүүдтэй Jaehaerys, Joffrey биш. Jaehaerys, Luke тий. Jack Luke гэдэг удаа авчээ. Тэгээд Aegon, Aemond гэдэг энэ хэд ингээд Jaehaerys-ийн лог болоор нь сургаж байгаа. Ийм лого сургаж байгаадаа ийм хэсэг бол байгаа. Тэгээд үүн дээр одоо багаас нь тий ингээд луу сурагч нар байгаа. Тэгээд багаас нь луунууд бол ингээд сургаад явж байна. Тэгэхээр ерөөхдөө одоо Таргарааны хүүхдүүд багаас нь лууг ингээд сургаж луутай харьцах тэр бүх зүйлийг өгдөг. За тэгээд юу байгаа. За тийм байна. Тэгээд дараа нь болохоор за тэгээд яг энэ дээр харагдж байгаа нь Jack-ийн тий Jaehaerys-ийн Jack-ийн лууг бол Vermax гэдэг луу бол харагдаж байна. Тэгээд Vermax гэдэг юм луутай бол харах нэ. За тэгээд ер нь бол яг хэдүүлээ энэ дэр нэг юм одоо ингээд Viserys хамаа хэлдэг шүү дээ. Бид нэг нэгдүгээр анги дээр лөө хоёрдугаар анги дээр бид нар одоо ингээд лууг тийм ээ хоёрдугаар анги дээр бид нар ингээд лууг одоо сургадаг гэж бид нар лууг удирдаг гэж бодлоо. Гэтэл хөхтөө үгүй. Бид нар лууг огт удирддаг юм аа. Тэгээ учир нь луу бол бидэнд захирагдахгүй хүч юм аа тий. Яг бид нар өөрсдөө лууг нстаа гэдэг ч гэсэн луу бидэнд харагдахааргүй юм хүч чадал юм аа гэдэг. Тэгэхээр луу олон болох тусам тий луу байх тусам юу болж байгаа гэхээр одоо асуудлууд томрон тэгээд аюул бас бий болж байгаа гэсэн. За тэгээд хэдүүлээ луунуудын тухай. Одоо хэдүүлээ энэ анги дээр нэлээд олон лууг бол одоо тий харж болж байгаа. За Ренера 3 хүүхэдтэй. Тэгээ 2 хүүхэд нь луутай. За Jaehaerys байна. Jaehaerys бол Vermax гэдэг саяны харагддаг луутай. Тэгээ Luke байгаа. Тэгээ Luke болохоор Arax гэдэг луутай. За тэгээд Alicent-ийн 2 хүү, Alicent-ийн 3 хүүхэд байгаа. За Aegon бол Sunfyre гэдэг луутай. За Sunfyre гэдэг нь луу болохоор ямар луу вэ гэхлээр ийм маш гоё алтлаг өнгийн, маш үзэсгэлэнтэй энэ төвлөлхий дээр байгаа хамгийн гоё үзэсгэлэнтэй луу гэж бол ер нь ярьдаг байгаа. За тэгээд Aemond лууг байгаа. За түүний охин Helena гэдэг одоо Helena бол Dreamfire гэдэг бол луутай бол байгаа. За тэгээд Rhaenyra манай гол Rhaenyra маань Syrax гэдэг луутай. За Liner те нөхөр нь болохоор Sismog гэдэг луутай байгаа. За Daemon бол мэдээж Craxus гэх улаан луу байгаа. Нөгөө нэг хаантаа суухсан Lena Valerion биш те. Lena Valerion нөгөө нэг одоо нэгдүгээр ингээд хаантаа суух жоо болчдаг Valerion-ы охин байгаа ч те. Одоо Daemon-тай суудсан. Тэр болохоор Vhagar гэж лууг унж байгаа. За Vhagar бол энэ дэлхий дээр байгаа хамгийн том авраг луугаа настай. Нас нь бараг 180 180 орчим насны тийм хошин гэхдээ маш юм луугаа. За тэгээд Daemon-ы 2 охин байгаа. За Bella болохоор Moon Dancer гэдэг луутай байгаа. Нөгөө охин нь болохоор одоогоор луугүй. За тэгээд Rhaenys гүнж байгаа шүү дээ. Тэр бол Meleys гэдэг луутай байгаа. За тэгээд луунууд одоогоор бол эдгээр луунуудтай эдэр гэдэг юм олон луу бол байна. За эдгээр луугийн бол энэ төвд байгаа луунууд бол хамгийн их луу төрсэн юм оргил цаг үеэл байгаа гэж ойлгож болно. За ингээд үүний дараа дүрс шилжээд яаж байгаа гэхээр Aemond тэр хэд ингээд Dragon Pit гэж нэрлэж байгаа тий. Тэр газар очоод тоглож байсан чинь тэр хэд нэг гахаа аваад ирж байгаа шүү дээ. Тэгээд Aemond-ыг шоглож байгаа гэсэн. За тэгээд шоглож байгаа үүний дараа одоо Aemond нөгөө луугийн үүрлэг гүнзгийгээд ороод ирсэн чинь том авраг луу галаа төрөгдөн шүү дээ. За тэр бол магадгүй Dreamfire байгаа болов. Dreamfire гэдэг луу болов гэж бол энэ бол таамаглаж байна. За тэгээд хэдүүлээ үүний дараа Alicent за тэрийг мэдээд ингээ Alicent боо юм болоод Aegon-той бүгднтэй уулзалтад явж байгаа. Харин хэдүүлээ Helena гэдэг охины тухай харна. Alicent-ийн охин. За тэр болохоор өтөнд дуртай ер нь шавж хорхоонуудад бол маш дуртай. Тэгээд ер нь бол бас яг Viserys-ийг ер нь зөвгөнлийн талдаа гэх юм уу? Их юм зөвгөндөг, хардаг тийм одоо зөвгөнөх авьяас тавих гэсэн. Явна хасаар миний нэг хэлэн дээр юм гарцсан дээр би сайн ярьж чадахгүй байгаа шүү. За тэгээд яаж байгаа гэхээр одоо харсан нэг хараагүй мөртлөө тий хараатай мөртлөө харахгүй тий сонсон мөртлөө сонсголтой мөртлөө сонсохгүй байна гэдэг нэг юм зөвгөн хэлж байгаа шүү. За тэр бол мэдээж Viserys хааныг бол мэдээж зөвгөнж байгаа. Тэгээд Viserys хаан бол мэдж байгаа. Тэгээд Rhaenyra
ботож хүүхдүүд төрүүлж байна гэдгийг мэдж байгаа ч тэр бол гэр бүлсэг хүн учраас тэрийг бол огт хүлээж авахгүй үнийг засахыг бол оролдохгүй байх гэсэн. За ингээд Osiris Alicent хоёрын бол ерөнхийдөө яриа явж байгаа. За тэгээ Osiris хаан бол мэдээж Rhaenyra-гийн одоо хүүхдийн тухай тэг ярих гэж оролцсон. За тэгээд хэдүүлээ ерөнхийдөө энэ анги дээр болохоор энэ Alicent-ийн бухимдлын талаар хэлж байгаа. За Alicent ерөнхийдөө ингээд бухимдаад яваад байгаа тийм. За ялангуяа Rhaenyra бол бухимдаад байгаа ботож хүүхд төрүүлж байна гэх. За энэ хэдүүлээ өмнө ч ярьж байсан хэд хэдэн шалтгаанд нэгдүгээр Alicent хатаарч байгаа. Тэгээ Rhaenyra эрх чөлөөтэй байгаа. Alicent бол бүх насаа тэг хөгшин хаан зориулсан. Alicent дүрм журм дуртай, Rhaenyra бол дүрм журм дургу түүнийг дагдагчгүй хүн. Гэх мэтчлэн ингээд олон асуудал, олон ялгаатай талууд байгаа. Та түүнээс Alicent бол мэдээж хатаарч байгаа. Нэг бол хоёрдугаарт бол Alicent бол одоо нэгэнтээ өшөө хорсол бол зөрчил эхэлсэн. Тэм учраас Rhaenyra-гийн хүүхдүүд төрөх нь Alicent аюултай болж эхэлж байгаа. Тэгээ Alicent ерөнхийдөө Alicent Aegon-тай яриа хийж байгаа шүү дээ. Тэгээ Aegon-ыг хаан ширээн суулгах гэж байгаа. Aegon бол хүсэхгүй байгаа. Гэхдээ Alicent бол суу. Тэгээ эдгээр бол чиний дайсан юм аа гэж бол хэлж байгаа. Тэгэхээр Alicent яг Otto High Tower шиг одоо яг өөрхөн хүүхдүүдийг шахаж эхэлж байна гэсэн. Одоо энэ дайн руу шахаж төлөхөж оруулж эхэлж байна гэсэн. Нэг талдаа бол мэдээж зөв л байгаа л да тийм ээ. За тэгээд Alicent Aegon-той ярихдаа яаж байгаа гэхээр ер нь Rhaenyra-гийн хүүхдүүдийг хооронд нь дайсагнуулцах тийм яриаг бол хэдэл энэ удаг анги дээр бол хийж байгаа шүү дээ тийм ээ. За ингээд үүний дараа юу болж байгаа гэхээр Osiris хаан гээд ач нараа харсан. Ач нар нь хооронд тоглож байна. Rhaenyra Alicent хоёрын хүүхдүүд хоорондоо тулааны бэлтгэл хийж байгаа. За ингээд мэдээж Aegon бол том биетэй бараг 14-5 орчим насны хүүхэд. Өсвөр насны хүүхэд орчим байгаа. Jake бол Jaehaerys бол нэг 7-8 орчим насны хүүхэд, 10 орчим насны зөрүү байгаа. За тэгээд нөгөө талд Criston Cole, нөгөө талд Harwin Strong байгаа. Тэгээд энэ хоёрыг тулдуулдаг. За мэдээж Aegon ялах нь ойлгомжтой. Харин Criston Cole хүүхдүүдийн үгээр ицсэн учраас одоо манай Harwin Strong уурлаж Criston Cole-ыг зодж байгаа. За энэ бол ингээ маш том зөрчлийн суурь тавьж байгаа. Яагаад тэгэхээр Ордонд бол одоо ботож хүүхдүүд гэдэг яриа бол дизайн бий болцсон байгаа тийм ээ. Бий болцсон. Тэгээ яагаад тэгэхээр угаасаа аав нь ээж хоёр нь цагаан үстэй хүүхэд нь хар үстэй төрөөд хаар хэн шал тийх нь ойлгомжтой. Тэгээд Jaehaerys бол одоо энэ хүүхдүүдээ ач нараа тий ач зээгээ хооронд нь ингэж тоглуулахыг хооронд эв найрналтай байхыг хүсэж байгаа. Гэхдээ тийм зүйл хийж болохгүй нь ойлгомжтой болж байна. За үүний дараа Rhaenyra нууц хаалгаар очоод Harwin Strong, Lying Strong хоёр одоо Harwin Strong аавтайгаа ярилцаж зогсож байгааг харж байгаа. Тэгээд аав нь бол мэдээж ухаалаг хүн учраас ээжийн мэдсэн юу болсноо мэдсэн. Тэм учраас хүүг хаан хил амнаас хол ойлгохоос хүүг аврахын тулд Jaehaerys хаантай уулзнаа. Ингээд хин одоо аав нь те Harwin Strong бол яаж байгаа биш Lionel Strong те аав нь. Аав нь болохоор хаантай уулзаад би ингээд хааны хэнд мэдэс бууя. Тэгээд би ингээд харан хал руу явлаа гэсэн хаан зөвшөөрдөггүй. Тэг ямар тач би хүүг бол одоо миний өв залуусрах учраас би тийш явуулмаар байна гэж байгаа. Тэгээ энэ бол цааш шалтгаанууд мэдээж хүүгээ хэл амаас хамгаалж байгаа, аюулаас л хамгаалж байгаа хэрэг болж байгаамаа. За ингээд Rhaenyra бол мэдээж хүүхдүүд аюулд орсныг бол мэдэн. За тэгээд Lionel-тай уулзсан. Lionel бол арх угаал шоудаад явж байгаа залуу байгаа. Тэгээ удахгүй юун дээр бас дайн болон тийшээ явах бодолтой гэх ингээл иймэрхүү байгаа. Тэгээ Lionel бол хэлж байгаа. Тэгээ чи надад туслах хэрэгтэй. Чи миний нөмөр нүүлэг. Rhaenyra-гийн нөмөр нүүлэг хамгаалах зэвсгэн байх хэрэгтэй Lionel гэтэл тэгээгүй байгаа даа. За тэгээд Lionel тэгээд ерөнхийдөө хүүхдүүд бол аюул орж байна гэдэг бол хэлж байна. За үүний дараа сцен их хуралдаа дээр Alicent хааны оронд суудаг болсон байна. Тэгээд Rhaenyra Alicent хоёр бол мэдээж хоорондоо үзэл бодлын хувьд мэдээж зөөрөлднөө. За тэгээд хэдүүлээ нөгөө өмнө дуржсанчлан хааны өмнөх хотч өөрчлөгдсөн байгаа даа. Тэгээд Melos өмнөх орчин болохоор нэрийг Melos гэдэг байсан юм. Тэгээ одоо болохоор Orwell гэдэг мейстер шинээр томилогдсон. За тэгээд тэр мейстер бол яаж байгаа гэхээр хааны оронд одоо тэр өмнөх хотчийн оронд орж ирсэн учраас хаан өнөөдөр хүртэл ингэж амьдарч 10 жил хугацаанд уртудаа амьдарсан баг боломжтой гэдэг энэ таамаг би бол бараг үнэн гэж бол уучлаарай. Үнэн гэж бол ер нь бодож байна.
За ингээд хэдүүлээ хааны зөвлөл шинжлэгдсэн байна. За хааны зөвлөл яаж шинжлэгдсэн болохоор хэдүүлээ жоох ярилцъя. За эхний хүн болохоор энэ төмөр Роуд гэдэг залуу байгаа. За энэ болохоор 29 хүүхэдтэй. За дараа нь болохоор мэдээж усан цэргийн флотын одоо захирагч Тайлен Ланнистер болсон байна. За тэгээ санхүүгийг болохоор Lumen Beesbury хэдүүлээ Knight of the Beesbury we have дээ штэ. Манайтай тулддаг. За Lumen Beesbury гэдэг бол санхүүгийн сайд болсон байна. Мэдээж хааны гараар бол одоо Lionel Strong бол байгаа. За тэгээд юу болж байгаа гэхээр одоо яг энэ дээр яригдж байгаа нь Black Boot болон Bracken-ийн хоорондох маргааныг ярьж байгаа. Тэгээ нөгөө нэг 3 дахь анги дээр л Rhaenyra энэ дээр шуурганы адаг цайзад очсон байсан чинь нэг 2 гар тулдсан чинь хүү араар тэр авгийн тухай тэр авгийн зөрчлөөний тухай асуудал утгаа ярьж энэ дээрээс газрын маргаан гаргаад дахиад муудалцсан тухай. За ингээд Rhaenyra одоо энэ дээр нэг чухал зүйл хийж байгаа юу гэхээр мэдээж тэдний хооронд бол зөрчилдөөн бий болсон гэдэг нь үдэж ойлгомжтой болсон. Харин энэ зөрчилдөөнийг арилгахын тулд Rhaenyra 2 санал тавьдаг. За Jaehaerys бол одоо Rhaenyra-гийн хаан ширээг бол өвлөж аавна. Тэгэхээр Jaehaerys болон хэний Alicent-ийн охин Helaena хоёрыг хооронд нь гэр бүл болгохыг суулгая гэдэг санал тавьсан. Тэгээд тэр хоёр хаан ширээн сууна гэдэг санал тавьсан. Alicent татгалцсан. Үүний дараа бас Aemond луг байгаа. Тэгээд Aemond болохоор Craxus-ийн Cyrix-ийн өндгийг өгье гэж өндөг бэлгэлье гэж одоо бас хэлж байгаа. Ийм санал тавьсан. За тэгээд яаж байгаа гэхээр мэдээж бол одоо зөвшөөрөөгүй. Rhaenyra-гийн төхнөөс нь суу гарч байгаа. Тэгээд одоо хүмүүс эвгүй байдалд орж байгаа. Одоо энэ хэсэг яагаад гэж байгаа гэхээр яг бас л энэ ертөнцид эмэгтэй хүний одоо энэ одоо сул дорой байдал гэж үздэгтэй холбоотойгоо тэд нар ингэж их илдүүцэж ингэж ер нь бол хандаад байгаа гэсэн. За тэгээ үүний дараа яаж байгаа Alicent хаантай уулзж байгаа. Тэгээ хаан хүүе тэр хоёрыг хооронд гэрлүүлчихэл та гэсэн чинь Alicent хизээж үгүйгээ ууралж байгаа. Тэгэхээр ерөөхдөө Alicent бол баг хааны бадцсан гэсэн үг. Ер нь бол бадцсан байна гэсэн. Тэгээ хизээж үгүй гэсэн. За тэгээ үүний дараа Lionel Strong-тай бол уулзж байгаа. Тэгээ Lionel Strong-тай бол уулзж байгаа. Тэгээд юу болж байгаа гэхээр Rhaenyra хэлж байгаа шүү дээ. Би Otto Hightower буюу аавыгаа хааны гараа болгомоор байна гэдэг хүсэл тавьж байгаа. Харин Lionel хүсэлтийг хүлээж авлаа гэдэг тийм ээ. За тэгээд юу болж байгаа гэхээр энэ хэсэг яриа дуусгах гэж бодож байна. Тэгээд манай Harwin Strong манай одоо хүүгээ аваад одоо Harwin Strong-ыг аваад Харин хаал руу очсон. Харин араас нь хүмүүс очоод Harwin Strong-ыг алдсан, шатаагаад алдсан. Тэгээ энэ хэний хүмүүс байсан бэ гэхээр түүний 2 дахь хүү Lionel-ийн хүмүүс байсан. За хэдүүлээ Lionel дээр яваад очие. Lionel болохоор яаж байгаа гэхээр өөхөх ялтай хүмүүсийг аваад хилийн тариад тэгээ зөвгөний тэмдэг суулгаад явж байгаа. Тэгэхээр чихчийтэй адилхан ийм хүмүүсийг тэгж ашигладаг гар бахан. Тэгээд мэдээж манай хүн бол одоо эрх мэдлийн төлөө хүүхдүүдээ биш одоо ах аав хоёрыг ингээ алчиж байгаа маа гэсэн. Энэ сцены өмнөд мэдээж Harwin Strong одоо хүүхдүүдтэйгээ салхис хийж байгаа гэх юм өрөвдөлтэй хэсгүүд бол мэдээж гарч байгаа. За тэгээд үүний дараа Rhaenyra нэг шийдвэр гаргана. Учир нь одоо хүүхдүүд нь ингээд цайз байх нь аюултай болж байгаа. Хил амих гарч байгаа учраас Dragonstone руу бол нүүхэр шийдэж байна. За ингээд нөхрөө аваад хүүхдүүдээ аваад Dragonstone-д бол ирж байна. За тэгээд тэр хооронд бол одоо мэдээж Alicent болоо одоо хааны цайзд бол эзэн болоод үлдэж байгаа гэдэг үг. Юугаа аавах нараа алчиж байгаа ч тийм. Тэгээд Alicent-тай уулзж байгаа хэсэг гарч байгаа. Тэгээд Alicent бол мэдээж чочирцсан тийм. Надаас болоод ингээ хоёр хүн алчлаа гэх. Тэгэхээр одоо Lionel Strong бол одоо ингээ тоосон шинжгүй те. Энэ бол одоо ингээ таал хүссэн шүү дээ гэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо нэг талдаа Alicent хүн алчлаа. Нөгөө талдаа улс төрийн тоглоомд орж байна. 3 тал Alicent одоо Lionel Strong бол маш их өртөө болж хуурж байна. Ийм аюултай байдал үүсэж байна гэсэн. Гэрээс нь Lionel-аас айж эхэлж байгаа гэсэн. За ингээд үүний дараа дүрс шилжээ Daemon Lene хоёр бол гэрэлсэн харагдаж байна. За тэгээд тэр хоёр бол ингээд Rhaego, Harys, Pentos байдаг. Энэ Rhaegi, Harys гэдэг одоо нэлээд юм баян одоо ноёны гэрт бол байгаа. Тэгээд энэ ноён бол мэдээж бас л нөгөө нэг Stone-ийн нөгөө нэг дайн байгаа шүү дээ. Одоо тий өмнөх ангид гарсан. За тэр дайн чинь дахиад бий болсон. Дахиад аюул учирсан байгаа. За тэгээд тэдний тэр дайчдаас Crack хаалж өглөө тийм дайчдаас одоо бас имиж оноо тэгээд
Дэмон Лена хоёрыг одоо ингээ байгаад өгөөч. Бидний тамч байгаа ч гэдэг. Одоо яагаад тэгэхээр Дэмон луутай, эхнэр нь бас луутай, охин нь бас луутай. Тийм учраас тэд маш их хамгаалалт болно. Тэгээ манад байгаа ч гэдэг яаж байгаа. Дэмон бол өвшөөрж байгаа. Харин эхнэр нь бол хэдүүлээ гэр оронтой. Тэгээд гэрлүүгээ буучаа. Тэгээд дрифт марк байгаа. Манай гэр байгаа. Би ээж байгаа, ахыхаа тэгээд гэр бүлээ санаж байна. Тийшээ буцчаа гэдэг юм санал тавьж байгаа. Дэмон бол нэг тийм хүлээж авахгүй л юм байх талтай байгаа. Ингээд үсэлжээд Craxus болон Wager 2 тэр хоёр лууга унаад ингээл тайзан дэг үнэс байгаа харж байгаа. Тэгээд дэмнэж Wager бол 170 орчим настай ямар авраг, ямар нүсэр тий лууга гэдэг хэдүүлэндээс харж байна. За хэдүүлээ ингээд Wager гэдэг луугийн юмдаа царай гэвч царай байгаа хуудаа харлаа тийм ээ. За тэгээ Wager-ийн анхны унаач нь бол Senior Targaryen буюу одоо анхны бүрийн дэлхийд одоо энэ төвд Aegon Targaryen гэж байгаа шүү дээ. Анхны Aegon Targaryen. 7 улсыг нэгтгэсэн хаан. За тэр анхны хааны эгчийнхэн луу байсан гэсэн үг. За ингээд тэгээ Daemon Lena хоёр ингээд нэлээд ярилцж байгаа. Бид бол ингээд гэр орондоо тийшээ явах хэрэгтэй шүү дээ гэдэг талаар нэлээд ярилцж байгаа. Тэгээ үүний дараа түүний хоёр дахь охин Rhaena гэдэг охин нь болохоор лууг байгаа тийм. Тэгээ аав нь жоохон бага охин нь жоохон гадуурхтай юм шиг иймэрхүү дүүтэр харагдаж байгаа. Тэгээд Rhaena нь болохоор лууг байгаа. За тэгээд дүрсэлжээд түүний эхнэр одоо Lena бол төрж байгаагаар ингээд дүрсэл энэ төсөөллийн дүрс маань бол ингээд хийгдэж байгаа. Тэгээд Lena бол төрж байна. Тэгээд Lena маань төрхийн хүндэрлээ харамсалтай нэрхэд бол төрж олж чадахгүй нэ гэдэг юм байдал бий болж байгаа. За ингээд Lena бол яаж байгаа гэхээр би бол Targaryen. Тэгээд Targaryen-ийн үхлийн дагуу үхэх ёстой. Гээд Wager дээр очиод намайг Dracarys гэдэг шатаа тийм намайг гал гэсэн. Тэгээд намайг шатаа гэсэн. Тэгээд Wager бол эхлээд татгалзаж байгаа. Тэгээ үнэрлээ гайхаж байгаа. Тэгээ шатааж байгаа. Тэр хоёр яагаад гэж байгаа гэхээр нэг талдаа араатай нөгөө талдаа тэр хоёр холбогдож байгаа. Тэгээ оюун тарих бодол, тэгээ мэдрэмж төр шанал зовлон бүх зүйлээр холбогдож байгаа учраас Wager ч гэсэн түүнийг ойлгоод тэгээ ингэ шатааж байгаа маа. Тэгээд энэ анги ингээд 6 дугаар анги маань ингээд энэ дөрөд ундрж байна. За тэгээ зарим зүйлийг орхитуулсан тэрхий хөнгөн ирсэн бол sorry guys тэгээд ажлын хажуугаар ингэж л амжуулах гэдэг үнэхээр амжихгүй байгаа тийм. За тэгээд энэ ангийг хүлээн авч үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Улаар Моргорис.